За сайн байцгаана хөтөлчүүдээ. За намайг Цэвэн Сүрэн гэдэг. Би энэ хөтөл сайхан сумын 1-р сургуультай англиний багшаар 14 жил ажиллаж байна. Миний боловсролын төвшингийн хувьд бол би 2001 онд Монгол Улсын их сургуулийг социологч нийгмийн ажилтан мэргэжлэр төгссөн. За 2 жил их сургуульд багшилж байгаад өөрийнхөө сонирхлоор Хүмүүнлэгийн ухааны их сургуульд дахин элсэн орж 4 жил суралцаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2007 онд англиний орчуулагч мэргэжлэр төгссөн байна. 2010 онд Улсын багшийн их сургуулийн англиний багшийн ангийг бол ичгнээгээр сурж төгссөн байгаа. За энэ хугацаанд бас цагийг үр бүтээлтэй ашиглаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн боловсролын удирдлагын магистраар би суралцаж төгссөн ийм эмэгтэй байна. Багш нарын дунд зохион байгуулагддаг оны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдаанд бол би 2009 оноос хойш тасралтгүй амжилттай оролцож байгаа. За Сэлэнг аймгийнхаа багш нарыг бол 8 жил тэргүүлж улсад би тасралтгүй 6 жил бас оролцсон байгаа. За улсын уралдаанд оролцохдоо бол хошоо хүрэл медаль, нэг тусгай медаль хүртсэн байгаа 6 удаа оролцохдоо. За энэ хугацаанд бас миний амжилт бүтээлийг үнэлэн улсын оны шилдэг илтгэлийн уралдааны комиссаас бол улсын шилдэг илтгэгч багш тэмдгээр 2 удаа шагналсан байгаамаа. Мэргэжил нийт багш, хонгор зол багш, Алтан амар Английн 2 багштай хамтраад эрдэм шинжилгээний хурлуудад тасралтгүй оролцоор ирсэн. За бид бол зөвхөн дунд сургуулийн багш нартай эрдэм шинжилгээний хуралд оролцохоос гадна их сургуулийн багш нарын уралдаанд эрдэм шинжилгээний бүтээлээ бол илгээж 3 жил дараалан бол бидний бүтээл шалгарч өөрсдөө туршлагыг болоод их сургуулийн багш нар болон дунд сургуулийн багш нарт бол түгээн дэлгэрүүлсэн байгаа. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан улсын нийт багш нарын дунд зохион байгуулагдсан. За 7800 орчим багш оролцсон. Багш нарын ёс зүйгээр өдгөрлийн улсын уралдаанд бид дэд байранд шалгарч гадаад аялах эрхээр шагнуулаад яваад ирсэн байгаа. Тэгэхээр маш их зүйлийг суралцсан. Тэгэхээр миний энэ сайхан сургууль бол маш мундаг, чадварлаг, бүтээлч мундаг багш нар байдаг учраас бол бид нар бие биенээсээ маш их зүйлийг суралцаж зөвхөн сумдаа төдөг, аймагдаа төдийгөө улсдаа данстай багш нар бас манай сургуульд олон байдаг юмаа гэдгийг хэлэхэд бас таатай байна. Багшлах хугацаанд би одоо 3 дахь ангитайгаа ажиллаж байна. За 2011 онд бол анхны анги маань төгссөн байгаа. За тэр үед бол шилдэг анги шалгаруулах уралдаануудыг зохион байгуулдаг болсон. Манай анги бол сургуулиасаа шалгараад аймгийн шилдэг ангийн уралдаанд бидний материал явж байсан. Бас амжилттай оролцсон. За дараа нь бас 2016 онд бас 2 дахь ангиа төгсгсөн. Манай анги бол сургуулийн шилдэг анги байлаа. Ардын багш таны шингээсэн баатар сүрийг магтъя. За одоо би 9-р ангитай бас хүүхдүүдтэйгээ хамтраад бас олон уралдаан тэмцээнд амжилттай оролцдог бас сургуулийнхаа шилдэг ангийн нэг байгаа. Ингээд багшлах их хөлс маань ингээд амжилттай өрнөж байгаа. Тэгэхээр миний ажил амьдралын минь хамгийн сайхан чухал мөч бол энэ сургуультай салшгүй холбоотой. Би хөтөл ерөнхий боловсролын сургуульд 6 дахь жилдээ Цэвэн багштайгаа хамтарч ажиллаж байгаа. Одоо манай багш болохоор улс болон аймгийн олимпиадад илтгэлээр тэргуун барь эзэлжсэн мундаг тийм дайчин багш байна. Манай багш болохоор аюул нээлттэй бусдын төлөө шинжилгээ гаргаж бусдын төлөө аюул сайн хөдөлмөрлөж ажилладаг. Манай хөтлийн сайханчуудын эмэгтэйчүүдийн холбоог болоод хэрэглээд сум орнотоо хөгжил хувь нэмрээ оруулаад өнгө үзэмжтэн бас хувь нэмрээ оруулаад энэ санал гадаад тогтчлолтын ажилд бас хувь нэмрээ оруулаад ингэж явж байгаа. Тийм мундаг дайчин багшаараа бас өгөл гаргаж явдаг юм аа. 2019 оны 10 дугаар сард бол уудлын дэвжих цаг нэртэйгээр эмэгтэйчүүдийн холбооны 500 эмэгтэй чуулган сайхан сумын зохион байгуулагдсан байгаа. Тэгэхээр тэндээс 19 тэргүүлэгч гарсан. Тэндээс би эмэгтэйчүүдийн холбооныхоо тэргүүнээр томилогдсон 10 сар гаруй амжилттайгаар ажилласаар ирлээ.
Тэгээд цагаатын эцгийн нэрийг олж Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт үлдэгээр тэгэхээр энэ хугацаа бол бидний хувьд бол ковид цар тахад гарсан хэцүү цаг үе хэдий байсан хэдий ч бид бол үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжлүүлсээр ирсэн. Бид бол ковид цар тахлын үед бол Монгол улсын хэмжээнд бол бүсгүүчүүдээ сайхан сумынхаа эмэгтэйчүүд бүсгүүчүүдийг урайлан маск оёх аян өрнүүлсэн байгаа. Тэгээд маш олон эмэгтэйчүүд хамрагдаж бас бидэнд маш олон хүмүүс дэмжлэг тусалцаа үзүүлж маш олон маск ойж бүтлэхүүн хэмжээнд бол тараасан байгаа. Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүд гэр гэрээсээ оёдлын машин авчирч нэгдэж цуглаж агаад амны хаалт буюу маск гар доорх материалуудаа авч ашиглаж оёод нийслэл Улаанбаатарт аймгийн хэмжээндээ хүрэлцээ шаардлага хангалтт нийлүүлэлтэнд дутчихад байгаа тэр зэгүүд рүү үн төлбөргүй хүргэж байна. 21 аймгаас та нар зөв зүйл дээр манлайллаа л гэж хэлж байна. За мөн дараа нь бол оршин суугчд байрны оршин суугчд ард иргэдийг урайлаад бол хоггүй орчин цэвэр уриатайгаар бид нар үйл ажиллагаа зохион байгуулж хөтлийн оршин суугчид бидний үйл ажиллагаанд маш амжилттайгаар хамрагдаж бүх орцоо цэвэрлэж ариутгасан байгаа. За мөн бид бол маш олон сургалтуудыг бол зохион байгуулсан байгаа. За гол сайхны сургаалт, нүрээ хэрхэн бодох вэ? За мөн йогийн сургаалт, скүүрийн сургаалт. За өнөөдөр ингээд Европ хувьсны сургалт гэдэгтээ бид нэр бас хамтарч ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн сайхан сумын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан 14 хоногийн оёдл скүүрийн Европ хувьсны сургалтанд хамрагдаад 14 хоног болжээ. Энэ хугацаанд бид хэд өөрөөсөө скүүр хийж, өөртөө завгар гаргаж скүүр хийж, юпг, цамц, тэгээд халаас, тагтай, таггүй халаас ер нь л тэгээд оёдлын анхан шатны мэдээлэлтэй болсон. Одоо энэ өмссөн хувцснууд нь бүгд бид нар өөрсдөө хийсэн. Скүүрээ гаргаад өөрсдөө хийгээд ингээ юпгтэйгээ одоо үзүүлчих юм билүү. Ийм юпг, цамц ингээ бүгд ийм хийж өмсөлцүүлсэн бид. Тэгээд багштай маш хэлж ийм одоо ийм сургууль зохион байгуулсан одоо эмэгтэйчүүдийн холбоонд маш их баярлж байна. Гэртээ хүүхдээ хараад нөгөө кредиттэй байгаа. Тэгээ энэ хугацаагаа ашиглаад бас өөрийгөө хөгжүүлэе гэж бодож би энэ сургалтанд хамрагдсан. Хөтөлийнхөө эмэгтэйчүүдийн судалгааг тэдний сонирхол дээр үндэслэн маш олон сургалтуудыг тэдэндээ үн төлбөргүйгээр явуулж байгаа нь бас бидний ажлын нэг үр дүн гэж ойлгож болно. За мөн бас тоорт хүсэлтэй бүсгүүчүүдийн хүсэлтийг сонсоод бид бол хөтөлд тоортоо хийдэг сувд гэдэг бүсгүүтэйгээ хамтран тоортны сургалтыг зохион байгуулсан. Мөн санд сумын эмэгтэйчүүд бидэнд хүсэлт илгээснээр бас сантын эмэгтэйчүүд ирж бидний сургалтанд бас давхар хамрагдсан байгаа. За бид бол баяр болгоноор хүүхдүүдийг урамшуулах, тэдний дунд олон төрлийн зургийн болон бас ээжтэй талархал илэрхийлэх, аавдаа талархал илэрхийлэх, за фото зургийн уралдаануудыг амжилттайгаар явуулж тэд хүүхдүүдийг бол урамшуулж дэмжсээр ирсэн байгаа. Энэ жилийн 9 сарын 1-ний өдөр бол сайхан сумынхаа эмэгтэйчүүдийн холбооны гишүүд дэмжигчдийн дэмжлэгтэйгээр бас маш олон хүүхдүүдийг баярлуулж тэдэнд сурагч цүнх, хувцас, гутал бол бас бэлгэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол бид зөвхөн хийгээд байгаа ажил биш, сайхан сумын эмэгтэйчүүд нэгдэж бидний үйл ажиллагааг дэмжиж хамтарч оролцдог гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Эмэгтэйчүүд нэгдснээр бол зөвхөн одоо сургалт зохион байгуулаад өнгөрдөг биш. Магадгүй төөрөлцсөн хүмүүсийг уулзуулаа бид нар маш олон эмэгтэйчүүдэд дэмжиж шагнаж урамшууллаа. Мөн маш олон эмэгтэйчүүд хоорондоо танилцаж найзууд болж байна. Тэрнээс гадна бид маш том бүтээн байгуулалтын ажлуудыг бас өөрсдийнхөө хэмжээнд хийсэн гэж боддог. Яагаад тэгэхээр бид нар хөтөлтөө бол маш олон гоё цэцэгтэй сандуудыг 20 гаруй цэцэгтэй сандал бодож тогтжуулсан байгаа. Манай эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч хошууч Чимэд цогцлон багч маань санаачилсан байгаа. Тэр Солонгост бол нэг юм цэцэгтэй сандал байдаг юм аа. Энэ бол хүн харахад бол өнгө үзэмж маш гоё, бас ингээд суухад хүртэл их гоё байдаг юм аа гэсэн санааг анх гаргаж ирсэн. Тэгээд бид бол эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчдээр ярилцаад ер нь бол бид
хот орон нутагта яагаад энийг хэрэгжүүлж болохгүй юм бэ гэж судалгаа хийж хэлсэн л дээ. За судалгаа хийгээд үзэхэд бол Монгол орны хэмжээнд ийм цэцэгтэй сандалтай газар бол байдгүй билээ. Тэгэхээр бол бид бол эхэлж болох юм байна. Бид сум орон нутагта ирнэ. Хийгээд үзье. За ядуу зүйлийг хий гэсэн зорилго байх юм бол заавал бүтэх боломжтой, хэрэгжих боломжтой гэдэг эрч хүчтэйгээр бид ажиллаа эхлүүлсэн. За эхэндээ бол ажилласан. За ямар гарах бол, ямар болох бол, за хүмүүсийн хандлага ямар байх бол гэсэн айдастайгаар ажиллаа эхлүүлж байлаа. А гэтэл бол маш гоё эхний сандал зурагдаж эхэлсэн өдрөөс эхлэн л хүмүүс бол бидэнд маш их урмын өгч, улам их цаашаа олон сандал бодох юмсан, улам олон ажлуудыг хийх юмсан гэсэн эрч хүчийг бол бидэнд хайрлаж маш их урмын үг ирж байсан. За би Хөтөл хот сайхан сумынхаа элгэлт эзэдийн талбай дээр ирчихсэн байна. Тэгэхээр бид бол энэ талбайг ер нь бол залуучууд сууж явах хэрэгтэй байна гэх үүднээс нөгөө хайрын төгөл гэж нэрлсэн байгаа. Тэгээд бид бол энэ сандалнуудаа бол хайрыг илэрхийлсэн зүрх, хосууд гэх мэт юм гой агуулгыг харуулсан зургийг энэ 5 сандал дээр манай зураач охтууд маань зурсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол оройд залуучууд их зөндөө суудаг юм байлээ ирээд харахад. Тэгээд зураг авахулсан хүмүүс бас маш их үлээ. Тэгээд энэ залуучуудын бас ингээд талархаж бидний энэ хийсэн ажлыг дэмжиж байгаад маш их баяртай байгаа бас илэрхийлмээр байна. Тэгээд бидний ажлыг дэмжиж бас эдэрж явахлан гээд залуу маань бас залуучуудаа уриалаад энэ гудамжны номын санг бидний энэ сандалны ажил зэрэгцүүдэд маш гоё зураг бас зуруулан байршуулсан байгаа нь бол бид нар бол хөтлийн залуучууд, эмэгтэйчүүд бол нэгдэж болох юмаа гэдгийг бас харуулсан нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Дунд сургууль сурдаг зураач охтууд бол бидэнд тусалж зураг зурж өгсөн байгаа. Тэгэхээр бас энэ дайдамд бол хөтлийн зураач охтуудаа баярлалаа гэж эмэгтэйчүүдийн холбооныхоо зүгээс хөтлийн нийт ард иргэдийнхээ өмнөөс бас илэрхийлэх зүйтэй хаа манай хот өнгө үзэмж нэмсэн цэцэгтэй сандалууд маш олноор байгаа. Хөтлийн хүн бол талархалтай байгааг бас та нартай дамжуулж хэлье охтуудаа. Тэгэхээр бид бол төв талбай дээрээ сандалнуудыг одоо сакура цэцгийг зурж байршуулсан байгаа. За мөн хас банкныхаа уртал цэцгийн хэлбэртэй хот огчлтын урталд 2 сандал байна. Мөн сайхан сумын 1-р сургуулийн урд 6 сандал. За энэ элгэлт эзэдийн талбай дээр ингээд 5 сандал. За мөн төв талбай дээрээ 6 хогийн савн дээр манай сайхан сумын 3-р цэцэрлэгийн ажиллаг хөлбөрч багш нар, багш бүрсгүүчүүд маань зурсан байгаа шүү. Тэгээд нийтдээ бол ер нь 20 сандал хөтөлдөө ингэж зурж бодсон байгаамаа. Замын гарц ер нь тод байх шаардлагатай гэдэг үгнээс замын гарцуудыг 14 замын гарцыг бид Хөтөлчдийн хоолны шугамар хот тогтчид цагдаагийн газартайгаа хамтраад бодож тогтчулсан байгаа, бодсон байгаа. Мөн цагдаагийн газартайгаа хамтраад яарад яхавтай аянд Хөтөлчдийн холбооны бүсгүүчүүд тэргүүлэгчид бид нэгдэж хамтарч ажилласан байгаа. За манай Хөтөлчдийн холбоонд бол салбарын бас мундаг эмэгтэйчүүд маань тэргүүлэгчээр байдаг. За тэгээд бид нар бол ямар нэгэн ажлыг зохион байгуулахдаа тухайн салбарын ажилтан албан хаагчдаас бол судалгааг бол авч энэ байгууллага дээр ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ гэдгийг бол хамтарч ярилцаад багаараа бол их сайхан ажилладаг байгаа. За Цэвэсрэн багшийн маань хувьд бол манай тэргүүний маань хувьд бол багаараа удирдах ажиллах мундаг чадварлаг бидний ямар нэгэн ажилд бол яг өөрийн ирэхгүй ерөөсөө онцгой шамлал орхоос өөрөө тийм аргагүй байдал хүрэгдэг, урайлан дууддаг, манлайлагч тийм эмэгтэй байгаамаа.